Эрхэм сонсогчдод та бүхэнд сайн подкасттай хамт байгаад баярлалаа. Бид танд сайн хөтлөгч, зочид, сэдв, мөн сайн мэдээлэл, бодлого, санаа туршлага, зөвлөгөө зөвлөмж, сайн эксрүүлж, харьцуулалт, сайн судалгааг хүргэх болно. Сайн подкасттай хамт сайн бүхэн рүү тэмүүлцгээе. Сайн бацгаано сонсогчдоо, сайн подкастын шинэ дугаар эхэлж байна. Орой минь хөтөд дажаа өнөөдөр зөвхөн явчлаа те. Жохоо ажилтаа яжгаад дугаараа бичсэн чи бүр ороо алхачлаа. Ядарсан уу чимгээ? Гайгүй. Ямар подкастаа бичнэ боо ирч хүчгүй ирлээ. За манай шинэ бүлгийн зочин хөтлөгч 20 дугаарын турш бидэнтэй хамт байж олон чухал амьдралд маань хэрэгтэй мэдээллүүдийг сонсогчтой маань хуваалцахаар хүрэлцэн ирсэн Лазанте Ла Салюте эмнэлгийн захирал Болормаа. Сайн байна уу Болроо? За хараа мэд. За ирч хүчтэй амжилттай өдрийн ард нэгэн шинэхэн дугаараа та бүхэнд хүргэж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бас гэр бүлийн нандин харилцаанд маш чухал нэгэн сэдвийг бид нэр хүндэх болно. Эмэгтэйчүүдийн сексийн дур ханамжийн талаар ярилцъя гэж сонсогчд маань хүссэн байгаа. Тэгээ эмэгтэй дугаарууд маань дуусах төгсөж байгаа учраас бас сонсогчдийнхаа хүсэл тавьсны дагуу энэ дугаарыг хий гэж бодсон. Болормаа захиралын сэдвэр ярил нэлээд олон жишээ баримтууд бас сонирхолтой мэдээлэлүүд байгаа гэж бодож байна. Сэдв ямар санагдаж байна танд? Яг угаасаа эмэгтэй хүний ер нь хосын харилцааны хамгийн чухал сэдв. Тэгээ сонирхолтой. Эхний асуултыг чимгээ. Тийм ерөнхийдөө нөгөө энэ чиглэлийн сэдвээр ярих гэхээр манайхан айгүй хаалттай байдаг монгол хүмүүс одоо жишээ нэг ярангуут л одоо шууд нөгөө цавхаа цайд юм ярьж байгаа юм шиг ойлгодог болохоор энийг бид яг зөв ойлголтоос энэ ойлголт чинь өөр амьдралын одоо нөгөө чанар зөвлөх маш том суурь ойлголт бөгөөд энэ ойлголттой байж иж миний амьдралаад жаргалтай байгаад энэ ойлголтыг ч өөр хүмүүстээ өвлүүлэх ч гэдэг юм уу ийм байх хэвээр талаа би одоо болроо судлаач гэж бүр хэлмээр санагдана болон судлаачийн үг одоо энэ олон мэдээллээс би өөрөө цоошин уламжил сэтгэлгээнээсээ одоо өөрчлөгдсөн байгаамаа. Тэгэхээр одоо би уншиж исэн эмэгтэйчүүдийн дөрөвний нэг л зөвхөн одоо тэр дур тавил тэр таашаалыг мэдэрдэг. Бусд нь бол ер нь сэтгцийн одоо ямар нэгэн одоо эвдэнтэй сэтгэл зүйн хувьд багасаа энэ бэлгийн одоо энэ харилцаанд таашаал авдаг талаар одоо уншиж исэн энэ яг хэр юутай тав баримт юм бол хэр үнэн бэ юу? За ер нь яг хөө бидний хувьд монголчуудын хувьд бол хүн амын тоо статистик судалгаа соёл одоо уламжлалч гэдэг юм уу бие физиолог гэдэг ингээд өчнөө олон шалтгаануудаас мэдээж гадны орнуудаас олон онцлог байдаг. Дахиад дээрэс нь яг энэ хурцгүй талдаа ялангуяа бүр энэ бэлгийн боловсрол талдаа бүр маш тутмаг, маш анхаарах ёстой, маш их дутуу мэдээлэлтэй мэдлэггүйгээс болоод асар олон алдаануудыг бий болгож асар олон аз жаргалтай нэг л амьдрахын амьдралынхаа аз жаргалыг алдаж гэр бүлийгээ алдаж өөрийгөө алдаж ингэж эрсдлүүд бол маш их учирдаг. Эрэгтэй хүнд ч эмэгтэй хүнд ч энэ юусоо за аль нь эрэгтэй хүн дээр эмэгтэй хүн дээр мэдээж дараа нь бид нар эрэгтэйчүүдийн нөгөө 10 дугаар дээр эрэгтэйчүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярина. Энд бол яг уу ер нь бол нийтлэг байдаг, нийтлэг алдаа байдаг, нийтлэг буруу бодол байдаг, нийтлэг боловсралгүй байдаг гэдэг ч юм уу иймэрхүү зүйл байдаг. За эндээс бас нэг юм сонирхолтой юм нь бэлгийн харилцаанд ийм хоёр бэлгийн харилцаанд орлоо гэж бодоход эрэгтэй хүн бол яг дур тавьж ээж л бэлгийн харилцаа өндөрлөдөг. Эмэгтэй хүн бол одоо дур тавьсан тавгүй ах ч гэдэг юм уу энэ дэр нэг ахтар өөртөө зарим хүмүүс мэдээчгүй явж идэг, яадаг өөрийгөө ч мэдэхгүй явж идэг, ямар мэдрэмж төрдөг энэ төр гэдгээ мэдэхгүй явж идэг.
Тэгээд манайх чинь хөвчгөн боловсралгүй гэр бүл төлөвлөлт харьцангуй бага тий яг тэдэн наснда би тийм боловсрал эзэмшээ. Тэгээд би гэр бүл тийм хүнтэй зохиогоод тэд наснда миний яг тийм одоо жилүүдэд хүүхэд гаргаан тэгин ингэн гэдэг яг тэрнийхээ дагуу өдр тууштай зүү явж чаддгүй учраас энэ дэс бол алдаанууд айгүйх гардаг л даарсдал хүчин зүйлүүд. За ер нь яг ингэ нөгөө бэлгийн эрэгтэй хүн шиг те эрэгтэй хүн бол одоо бэлгийн харьцаанд орсон болгондоо ихэнхдээ тавиад ер нь бол бэлгийн харьцаа дуустдаг байхад яг анханасаа эмэгтэйчүүд бас нэг тийм одоо ойлголттой харьцаанд орсон л бол би яг зөв тавьж явах хэрэгтэй. Тэргээд тавилт нь өөрөө энэ юм аа. Би өөрөө ийм онцлог бийтэй юм аа. Миний сэрэл мэдрэмж эндээ байдаг юм аа. Би одоо энэ илүү ханамжтай байдаг юм аа гэдэг байдлаар өшөө нөгөө харилцаа, хосын харилцаа зохиохдоо анханасаа харилцагчаа зөв сонгох те ханаа одоо зөвхөн нэг гадна өнгө үзэмж юу гэдгийг царай төрөх би хаа боловсрал тэр одоо шашин юу гэдгийг мөнгө төгрөгтэй хамааралтай сонгох ерөөсөө биш. Бас нэг энэ бэлгийн харилцаан дээр нийцэл нь хэр зэрэг байдаг вэ? Бэлгэрхтний бүтцийнхаа хувьд те гэдэг зүйлүүд дээр хүртэл нэг тодорхой хэмжээгээр хэдэн хувийн цөөх хувийн ч гэсэн хамаагүй шаардлага тавиад эндээ нийцтэй үнэтэй суувал илүү дараагийн амьдрал наацж байгальтай байх болов гэж боддөг. Тэгээ яалтчгүй яг одоо жишээ нь манай дээр зүгээр байгаа судалгаануудаас яг энэ бол яг бодит байхгүй юу? Яагаад вэ гэхээр нөгөө аман байдлаар тухайн эмэгтэйг яг тавьдаггүй юу гэдгийг одоо өөрөө л мэдэн шүү дээ. Би бол аягүй сайн гэхлэн тасгал хийдэг. Би бол аягүй сайн өөрөндөө анхаардаг. Би бол аягүй сайн гисэн хэрнээсээ яг одоо өмнөөс нь ингээд онцлоод гаргаад ирэхээр мэддэггүй тий биш байх жишээний тохиолдлууд бол зөндөө байдаг. Тэгэхээр ерөн зүгээр статистикийг харахаар манай дээр байгаа статистик яг тэр бэлгийн харьцаанаас дур тавьж гэнэ үү? Жицгийн мэдрэмж нь хэр зэрэг байна? Илүүгээр тавьж гэнэ үү? Илүүн дээр нь илүү байна уу? Тренийнх нь нөгөө урт ханд жицэгт нь байна уу? Тэр гээд үзэхээр 10 эмэгтэй тутмын одоо нэг нь дур тавьдаг байх жишээ нь тий. 10 эмэгтэй тутмын нэг 3-аас 4 нь хаяа дур тавьдаг. Хичээс үедээ жоохон нэг 50 байгаа. Сэтгэл зүйн хувьд юм стрессгүй, бухимдалгүй, амар амгалан тэгээд өөрөө хичээж мэрэж чармааж оролцоотой байсан үедээ дур тавьдаг. Тэгээд ер нь бол 2 эмэгтэй тутмын нэг нь ер нь дур тавилт боيو тий сексэс мэдрэмж авах ханамж нь бага байх жишээний юм судалгаанууд бол харагддаг. Гэтэ энэ бол нийт Монгол улсын эмэгтэйчүүдийн хувьд бол биш л тий. За халуун улсад бол зөвхөн ерөнхийдөө эмэгтэйчүүд ялангуяа яг хоо энэ дээр бас зүг ойлгоорой. Манайх бол нөгөө Итали, Франц руугаа хандсан байдлын хамтын ажиллагааныхаа үндсэн дээр аягүй сургалтанд явж тэр газруудын судалгаа зөвлөгөө тий аль биесны юмнуудад аягүй хамрагддаг учраас тэр орнуудтай жишгэд бол аягүй муулаад байгаа юм л та. Европын орнуудын эмэгтэйчүүд бол эндээ аягүй анхаардаг тий. Ер нь бол гэр бүлийн харилцаан дээр бие биедээ сэтгэл ханамжийг өгч чадахгүй бол нөхөрцгөр найзын холбоонд шилждэг. Дараагийн гэр бүл болох төвшний ингэж одоо харилцаан дээр үүсгдэг ч юм уу тий. Ийм соёлууд бас байх гэдэг. Яг магадгүй ирээдүйд эргээд энэ нөгөө дур тавилт гэдэг зүйл нь тухайн эмэгтэй аз жаргалтай амьдралаас авж байгаа байдал, сэтгэл зүй болон биеийн хувьд эрүүл байх боломжийг бас бүрдүүлж өгөх боломжтой л доо. Тэгэхээр одоо энэ сэдв чинь би бол өмнө нөгөө хичээл одоо айгу 70 юм шиг асуултаач асууж байсан бол одоо болоотойгоо хамт ярилцах хугацаанд айгу тийм энэ бол ингээд чөлөөтэй ярилцчих хэвээр сэдв байнаг ойлгоод асуух гэдэг наа айгу. Тэгэхээр нэг эмэгтэй хүний дур тавилт ингээд нэг янз янзын төрөл байгаад байхаа нь одоо жишээ нь цаад харилцаж байгаа эр хүний шалтгаалаад байт юм уу? Тэрнийх нэг төрлүүд нь ямар байдаг ч юм бас энэ талын мэдээлэл аль нь илүү эмэгтэй хүнд ч эрэгтэй хүнд ч эсвэл илүү таашаал өгдөг тийм аль дур тавилтанд онцлог байд юм уу? Би бол нэг урд дунд уугч хилүүмийн тийм л юм уншижсэн санаад байгаа байхгүй. За ер нь дур тавилт гэдэг өөрөө яг ямар юм бэ гэдгийг айгүй сайн мэддэг байх хэрэгтэй. За тэрнээсээ шалтгааллах хэрэгтэй. Тэгээд цаана бол яг харилцаан дээр олон асуудлууд хөндөгдөж гарч ирдэг юм л да. Миний судалснаар бол тэгээд яг тэр оргил дур тавилтаас авж байгаа мэдрэмж нь өөрөө ямар зүйл бий болдог вэ? Зүгээр л нэг бэлгийн харьцаанд ороод авдаг зүйл ерөөсөө биш байхгүй. Эртөө ч гэсэн бэлгийн харьцаанд ороод зүгээр тавьж л агаал тэр нэг юм дур тавилтын оргил энэ төр гэж ерөөсөө биш гэж ярьж байгаа. Ер нь дур тавилтын оргилтыг олон улсын секс патологчдын судалснаар болвол мэдээж нөгөө хамтрагч буюу гэр бүлийн хүн те урт удаан хугацаанд нэгдүгээр секс их би энийгээ бүрэн мэдрэх шинжилж би ямар хөдөлгөөнд
яаж энэ хүнд дуртай байдгийг, надад ямар хөдөлгөөн дуртай одоо таашаалтай байдгийг тий. Тэгээд ерөнхийдөө одоо ерөөсөө л нөгөө хамгийн гол нь олон жилээс дээш тий дунджаар бол 5 жилээс дээш их гэр бүлүүд бол 5 жил болсны дараа маш гоё нийттэй болдог гэдэг судалгаа гардаг юм билээ. Харьцаанд ороод тэгээд 5 жилээс дээш ингээд тогтвортой харилцаанд орсны дараа тэр гоё нарийн нандин мэдрэмж тэр дур тавилтын тэр оргил мэдрэмжийг мэдрэх боломжтой. Зүгээр нэг харилцаагаар нэг тий цөөхөн удаагийн тохиолдлоор ч үгүй юм уу тий. За энэ нэст айгуу гоё бихтэй энэ айгуу гоё залууч гэдэг юм уу тий нэг гаднах өнгөц үзмжээр энэ төр тийм таашаалтай зүйлс огт байхгүй. Хайр гэж яриад штэ бид нар тий. Хайрн дээр ер нь манай Монгол гэр бүл төлөвлөлтөн дээр юу гэхлээр хардаг уу гэхээр анхны харцаар дурлаж айгуу их суудаг ч гэдэг юм уу тий. Гэр бүлийг харж айгуу их суудаг ч гэдэг юм уу. Харилцаа боловсрол интересээс шалтгаалж тийм нэг материаллык зүйлүүд нь айгуу хурдан явцдаг л да. Тэгэхээр мэдээж нэгдүгээр тэр бол орж байгаа. Тэгээ мэдээж нөгөө би айгүй таагүй те би одоо жишээ нь ийм залуу сонирхдаг байлаа гэхэд шал өөр эсрэг те миний сонирхлын биш өнөр нь хүртэл ч байд юм уу биеийн хүртэл харилцаа бие авч явж байгаа байдал нь хүртэл эртээс бол тэр хүнээс мэдрэмж авах нь баг. Тэрийн дур тавилт гэдэг чинь өөрөө бие сэтгэлийн нэгдэл гэдгийг л ерөөсөй ойлгох хэрэгтэй. Эхлээд тэр хайртай хүнтэйгээ ойлголцох, гадна талаасаа бүх юмаа мэдрэх тий. Тэгээ ингээд энэ мэн өөрөө гүнзгийрээд тэгээд харьцаанд орлоо гэхэд энэ харилцаа маань өөрөө бие биедээ дасан зохицгож тодорхой хэмжээний хугацааг даван туулаад тэгээд биенийхээ дуртай дургүй зүйлүүдийг мэддэг болоод ингэжээж энэ нөгөө оргил нь мэдрэмж нь бас аягүй сайн ирдэг юм билээ л тий. Тэгэхээр манайх яг энэ үе дээрээ магадгүй шантарчих одоо эсвэл энэ үе дээрээ бас нэг төрөлт мөрөлт тий одоо хүүхдтэй жоо хугацаанд хориглоо бэлгаарцаа хориглодог ч юм уу тий төрсний дараа хэсэг хугацааны гам барьдаг ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдэд даван туулж чадахгүйгаас тэр бэлгийн харилцааны хүрэлт гэдэг зүйлийг бий болгоод тэгээ ингээд нөгөө буруу сонголтууд хийгээд ч юм уу буруу мэдрэмж аваад ч юм уу тий яг тэр одоо наахан талдаа ингээд эрсдэлтэй болгочих юм ажиглаад байгаа юм ер нь тэгээ энийгээ зөв даван туулчих юм бол одоо тэгээ ялангуяа яг нэг дур тавилт ингээд айгүй гоё болсны дараа жирэмслэлт бий болгох ч гэдэг юм тий хүүхд төлөвлөгч гэдэг юм уу энийг бас бодох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр ихэнх тохиолдолд мэдхгүй л яваад байдаг тий айл нь. Тэгээд хамгийн гол нь тэр өндөр мэдрэмжийг эхнэрээсээ нөхрөөсөө л тогтмол байсны дараа бие биедээ улам нөгөө уусаад яг ингээд энийг мэдэрсэн гэр бүлүүд юу гэж ярьдаг вэ гэхээр эрэгтэй хүн ч гэсэн тэгдэг байхгүй юу? Улам л эхнэрээ хайрламаар болоод ах юм. Улам л ингээд одоо нас явах тусамч байд юм уу те олон жил амьдрах тусам улам л эмэгтэй хүн чинь бүр ингээд бие физиологийн хувьд тэр секси хөдөлгөөн мэдрэмжийн хувьд улам л гоё болоод ах юм гэдэг юм уу гэдэг ч юм уу те эмэгтэй хүн ч гэсэн одоо нөхөр маань улам л гоё болоод байна улам л хайр халамж нь нэмэгдээд байна улам л харцаараа биднийг ойлгодог болоод байна гэт ингээд эднэр чинь нөгөө яа тэр дур тавилтыг өндөр биенээсээ мэдэрсэн өмнөх эрсдэлт хүчин зүйлүүдээ хамтдаа гоё таваа туулчихсан тий тэгээд бие биенээсээ тэр дээд мэдрэмжийг аваад эрцэн бүлүүд бол ийм гоё болоод гэр бүл бат бүх байх маш том суурь тий тэгэхээр энэ гэр бүл бат ээж нийгэм өөрөнгө гэхээр эндээсээ эхлээл бид нар энэ мэдлэг мэдээлэл олох хэрэгтэй би ч бас нөгөө гэр бүлийн янз янзын уншиж судалж байгаа надад нэг тэр аюу гоё юу гэр бүлийн талаар тийм ном бичсэн Америк хүний би номыг уншиж дараа нэг бичлэг яасан яг 70 гарцсан өвөө байгаа хгүй Америк өвөө. Тэгтээ тэр эрэгтэй хөө. Яг юу гэж хэлсэн бэхээр болроо захирлам нь хэлсэн үгийг хэлж байгаа хгүй. Юу гэж хэлсэн гэхээр би амьдралдаа олон ирчүүд ингээд олон хүүхэнтэй унтснараа бахархдаг бол би амьдралдаа их нэртэй өмнө ч явсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн миний одоо бэлгийн харилцаа дотн харилцаа секс харилцаа маань яг 20-тойгоос би бол өөрийгөө ялгаагүй гэж хэлж чадна. Энэ юу вэ гэхээр гээд яг одоо тэр нэг хүндээ өмнөж би бинийг уусаж ойлгож тэр одоо бэлгийн харилцаа хөгжүүлж явсан юм аа. Энэ бол миний тод жишээ байна. Би өнөөдөр нийгэмд зөв жишээ өгөх гэж өнөөдөр би энэ бичлэг хийж байна гэж ингээд ярихыг сонсоод би бүр тэрийг ингээд орчуулад баг ингээд бүр тараамаар түгээмэрсэ. Тэгэхээр бидний ойлголт чи яг энэ эсрэг яваад байгаа шүү дээ. Гурилтай шүл өдөр болгон чи идээдээ их ямар мамрууч гэдэг юм уу ингээл нөгөө нэрээ зүгээр гэсэн гэр бүлийн хахад өрх сонирхмаар ч юм уу. Тэгэхэд түрүүчийн биднээс нөгөө таашаал авахтай юм дээр дугаар дээр ярьжсэн шүү дээ. Тэг тусам харин ч баг нөгөө
эргээд таашаал авах нь бүр холдоод юм эргэж одоо асуудалд орох талаар тэгэхээр мэдээж энэ нөгөө эрсдэлт хүчин зүйлүүд бие биенийг яг тэр нарийн нандан гоё мэдрэмж авах хүртлээ асар их зүйлийг туулаад ирчихлээ юм л да хүн ер нь гэр бүлийн харилцаан дээр тэр энэ туулаад ирэх явцад зүв зүйтэйгээр энийг даван туулж энийг ялгаж салгаж ойлгож энээс өөрөө туршлагажж нөгөө бэлгийн боловсрал дээр туршлагатай хүн гэхэр нөгөө яг саяны хэлдэг шиг олон хүнтэй унтаж хүн туршлагатай болдоггүй байхгүй юу ерөөсөө л яг л нэг одоо өөрийгөө эхлээд мэдэх те би ямар хүн бэ? Би яаж дур тавилт минийх ирдэг вэ? Би өршөө цаашаа энийг хөгжүүлснээр ямар гоё болох боломжтой вэ гэдгийг мэддэг хүн тэрийг даван туулна. Мэддэг хос тэрийг даван туулаад байгаа. Тэгээ энэ дээр зүр анхаачны зөвлөгөө гэхээр яг энэ секс дээр бодоод үзэхээр хүний хамгийн анхны секс амар чухал үүрэгтэй. Тийм ч учраас бид нар өсвөр насныхан дээр ярьж байсан шүү дээ. Ерөөсөө үр хүүхдээ анхны бэлгийн харилцаан дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй, маш сайн мэдлэгтэй болох хэрэгтэй гэд ярьжсэн тий. Тэгээ одоо ингээд дур тавилт үүсдэггүй, авдаггүй эмэгтэйчүүд юм уу эсвэл бас ийм асуудалтай болсон эрэгтэйчүүд ч гэдэг юм уу тий. Энэ бэлгийн чиг хандлага өөрчлөгдсөн ч гэдэг юм уу. Энэ маш олон эрэгтэйчүүдийг ингээд бүр ухаад ингээд гэхдээ ярьдаггүй те үнэхээр яриулаад ингээд ухаад үзэх юм бол тэр голомт нь тухайн энэ шалтгааных нь эрсдлийнх нь голомтынх нь 50-70% нь анхны бэлгийн харилцаан дээр явждаг. Тэр өөрөө алдаатай. Тэр өөрөө сэтгцэн гэмтэлтэй. Тэр өөрөө ямар нэгэн байдлаар хүчрхийллийн хүсээгүй те тийм орчин нөхцөлд болсон ч байт юм уу те ийм нөхцөлд бол одоо хүний дараагийн одоо бас хэцүү. Нөгөө талаасаа одоо ингээд дур тавилт гэхээс илүү нөгөө бэлгийн харьцаанд оргил үе тий бэлтгэл үе оргил үе төгсгөл энтергээл олон юм үйлчлүүд бол гаргаж ирчээлээд юм л та зүгээр зөвхөн ингээд хийгээл тавих ерөөсөө биш тий. Эхлээд яах ёстой нэгдүгээр бие эрүүл талаас нь одоо харин цэвэр талаасаа бэлтгэх ёстой хэрэгтэй мэтэ хүмүүс сайхан угаагаад өдрийнхөө магадгүй тэр бактериудыг устгаад ариутгаад тий ингээд таатай ийм байдлаар биенийхээ одоо ариун цэвэр талаас анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар бэлгийн харьцаанд орохдоо энэ болгоныг ийм хамаагүй юм шиг мөртлөө бас айгүй тэр нөгөө эцсийн тэр оргил үед бол бас хамаатай байдаг шүү. Тэгээ дараачих нь болохоор миний мэдрэмж сэрэл мэдрэмж хаана байх хэрэгтэй. Ерөөсөө сэрлээ хөдлөхгүй, мэдрэмжээ сэргээхгүй тэр одоо хүсэх мэдрэмжийг бусад бодлыг тархинасаа авч хаяад тий хүсэх мэдрэмжийг бий болгоход тухайн хүний тэр сэрэл орж байгаа газар өөр байдаг байхгүй юу? Зарим эмэгтэйчүүд бол хүнсгөө зулгаахтай яа сэрлэгдэлчлөө гэдэг шүү дээ. Зарим нь бол чихэнд байдаг, хүзүүнд байдаг, урууланд байдаг, хөмсгөнд духны голд байдаг тий одоо хөхөнд байдаг ч гэдэм үү те хөвлөд байдаг, хилүүнд байдаг, өтрэний бүр чийцэгэндээ илүү мэдрэмжтэй байдаг, хүлэнд байдаг. Ингээл гар хүртэл ингээл үрээл хилээлэр хэрсэрлүүдэлдэг гэх юм өөрөхгүй. Тэгээ энэ дээр ингээд олон улсын судалгаануудыг харахаар анхны мэдрэмж амар чухал гэдэг. Ерөөс анх ингээд хайртай хүнтэйгээ анхны харилцаанд ороход те тэр анхны харилцаанд ороход тэр анхны хайрт орсон тэр хайртай хүн мэдээж хүсээг бол юу тэгж гоё тэрийг мэдэрч анх харилцаанд орох ерөөсөө тийм зүйл байхгүй шүү те. Ерөөсөө л айцтай, эрсдэлтэй бүх зүйл муухай, бүх зүйл аюултай хүсээгүй ийм муухай мэдрэмжтэй орж болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө анх ингээд айгүй гоё тэрвэрж байгаа л тэр гоё тэрвэрлэлт нь ингээд цаашаа гүнзгэрээд ингэсэн болвол би ингээд тэрвэрлэлтээр сэрлээ өдлөөдөг өөрөө тийм байт юм байна. Эсвэл ингээд үнсээд те юм уу дээр одоо нөгөө дух мухан дээрээ гоё ингээд үнсүүлээд чих мэхэн дээрээ үнсүүлээд ингэсэн болвол тэрвэрээ ингээд сэрлэн хөдөлдөг байх жишээний те. Эсвэл бүр яг нөгөө ингээд хилүүн дээр үрэлт ирээд ч үгүй юм уу те ингээд хүн дээр байдаг гэд. Тэгэхээр нөгөө өөрийгөө эхлээд мэдэх, өөрийгөө таних. Миний сэрлийн цэгүүд хаана байдیں۔ Гэр бүлтэй олцсон хүмүүс бол нээлттэй бүр ингээд гоё ярилцах хэрэгтэйгээ санагддагхгүй надаа. Миний одоо дуртай мэдрэмж хөдөлгөөн те дуртай сэрэлмэн энд байдаг гэд нөхөртөө хэлдэг. Нөхөр нь би ингүүл бас минийх бас энд байдаг гэд ингээд те. Тэгэхээр нөгөө нэг ингээд оргил үедээ эхлээд нөгөө урдчилж хийж байгаа юм сэрлээ өдөх үедээ бол яг хайртай ханыхаа хамгийн дуртай үйлчлүүдийг хийхтэй ингээд хахад энэ үйлдэл гаргачихаар надад тань дургу байдаг. Тэ тааг байдаг, муухай байдаг гэдэг юмнуудыг наал болгох төвчээд тэгээд ер нь өөрийнхөө харилцан биенийхээ дуртай юмнуудыг хийгээд ирэхээр тэр чинь аль алиндаа л таашаалтай болоод ирж тэ. Хамгийн гол нь бэлэг эрэхтэн чинь тэгэхэд бэлтгэгдээд ирнэ тодорхой хэмжээгээр анхны шингэнүүд ялгараад тэ зовооргүй, хураашилтгүй болоод ирнэ. Тэгээд
бусад нөгөө бодлоод маргааш яах вүлээ, үр зээл яах вүлээ ч гэдэг юм уу, хүүхдүүд унтсан болооч гэдэг юм уу тийм. Тэр бодлоо тархинаас устдаад ирнэ. Тухайн яг цаг мөчид тухайн хүн дээрээ өөрийнхөө бие дээр болон тухайн нөхөр дээрээ ч юм уу эхнэр дээрээ ингээд анхаарал нь төвлөрөөд ирэхээр дараагийн мэдрэмж авах байдал чинь ихсээд ирчихэж байгаа юм. Хэд дахиад. За үе шатуудыг ярьж байгаа шүү дээ. Тэгээд цаашаа. Тэгэл мэдээж нөгөө дасан зохицол гэж нэг юм байдаг. Энэ дээр яг уу сексологчд бол судлаад явж байгаа юм бэ нэлээ. Олон орны секс патологчид жишээ нь гэхэд Монгол хүн бол бас монгол хүнтэйгээ л одоо нийцтэй байгаа байхгүй юу? Тэгэхэд одоо Франц хүн бол Франц хүнтэйгээ л Европчууд бол Европчууд, Азууд бол Азуудтайгаа тий. Яг тэр дараагийн сексолог тал дээрээ одоо өтрээний эзлэхэн ч юм уу бэлгэрхтний хэмжээ чухал энэ гэдэг үзэл бодлууд хүмүүст бол асар их зөв болон буруу хэлбэрээр суудсан байдаг. Тусдаа нэг сэдв байгаа шүү дээ. Тусдаа нэг сэдв байдаг. Тэгээ энэ бол нэг тийм одоо цогцол гэдэг зүйл нь нэгдүгээр талаас биш хэмжээ гэдэг зүйл нь хоёрдугаарт явж идэм юм аа. Тасан цогцох. Тэгээ мэдээч хүний биеийн бүтцээсээ шалтгаалаад тэр нэг бүтцийн цогцол байгаа даа байхгүй. Нэгсэндээ зөвхөн харууд дээр жишээ аваад үзье л да. Тэгээ харууд дээр жишээ аваад үзэхээр одоо нөгөө хар эмэгтэйчүүдийн чинь өвцөг нь айгүй том байгаад идэв шүү дээ. Нөгөө өвцөг томтой олонгод өтрийн айгүй юм урт уужин байгаад байгаа байхгүй. Тийм учраас хар эрэгтэйчүүдийн төлөв эрэгтэн жоохон том байдаг ч үгүй юм уу те. Тэгэхээр ингээд хоорондоо згсэн зохицол ихтэй байдаг ч юм уу те. Тэгэхээр бид нар нөгөө гадны янз бүрийн кинонууд үзээд буруу мэдээлэл аваад янз бүрийн тэр нөгөө сайтууд ч юм уу те буруу бичлэгүүд аваад тэр гадны орнуудаар сэтгээд тэр бол ерөөсөө тэр бэлгийн боловсрол тэгж хязгаарлаж болохгүй тэргээр ойлголт авч ерөөсөө болохгүй хин нэгэн ингүүл айгуу гоё гэдэг гэд хажуугаас найз ч юм уу те хэлэхэд тэр бас бодит биш байхгүй тухайн хүний бие физиологийн бүтцэн нөөр тарих мэдрэмж нь нөөр энэ хүн энэ эрэгтэй хүн өнөөдөр эхнэрийнхээ хүлийн уруунд нь болоод уралцсан байхад те энэ хүн бол өөр юмд уралцсан байгаа шүү дээ анхны нэг мэдрэмж нь тэгэхээр хизээч тэр хин нэгнийхаар явж болохгүй бас энэ хүний эхнэр тэр эхнэрт энэ хүнд гоё байгаа бол энд гоё юм гэсэн ойлголт ерөөсөө байхгүй байхгүй юу вэ гэхээр ерөөсөө л нөгөө танд заяасан ерөөсөө хосууд гэдэг чинь нөгөө бүх юмараа харилцаа, хандлага, яриа, ойлголцох, сэтгэл зүрэхтэй одоо бие физиологи бүх юмараа цагаас цаг өнгөрөх тусамд жилээс жил өнгөрөх тусамд улам бие биедээ уусаж нэгдэж биенийхээ одоо жишээ нөгөө бэлгэрхтнийхээ хэмжээнд төтрөөнийхээ хэмжээнд хүртэл тасан зохицож явдаг байхгүй юу ер нь тэгээ амтан хүртэл байгалийн шалгарлаараа тэгж явж штэ тэрнтэй адилхан тийм байдаг учраас буруу ойлголтуудыг нэгнээсээ аваад буруу мэдээллүүдийг аваад буруу зүйл үзээд те энэгээрээ нөгөө одоо жишээ нь туршилт те ярилцаагүй хоорондоо ярилцаагүй буруу туршилтуудыг хийгээд эргээд магадгүй эрэгтэй эмэгтэй аль алинд нь энэ таг хүн байна гэсэн сэтгэл зүйн гэмтлүүд аваад ч үгүй юм уу те ингээд сэтгэл зүйн гэмтэл авчгаар нөгөөх нь ингээд дараагийн нөгөө гоё оргилд хүрэх мэдрэмжийг сааруулад бууруулад эвдээд авах магадлал өндөр байдаг те тэгэхээр одоо жишээ нь нөгөө харилцаан дээр хүртэл тэгдэг шүү дээ. Ер нь яг стандартыг хангаагүй Монголд бол энэ бол нээлттэй байдаг. Энийг бол бас хэлнэ. Нөгөө анусны секс гэдэг шүү дээ. Анал секс гэж ярьдаг тийм. Анусаар харьцаанд орох энэ энтрийг ингээ буруу хийчихээр эргээ цаамахан иргэдэг болох тийм. Ийм эрсдэлт зүйлүүд зөндөө байхгүй. Тэгээ тэрнээсээ ташаалж аваагүй байдаг тийм. Мэдээж ингээ хайртай хүн нь өвдөөд ингээ ахын бол тэр ч одоо хайртай тасан зохицолтой ярилцдаг нийттэй байдаг хүмүүстүүд тэр таатай зүйл биш. Эргээд нөгөө эрэгтэй хүн яана би хайраагаа цагаамхан иргэдэг болчих гэж санаа зовхдаг болтол байдаг ч үгүй юм. Тэгээ дараа нь секс хийхээс айдаг болдог ч үгүй юм те. Ингээ ярилцаагүй одоо яг нөгөө өөртөө тэрэндээ ядаж бэлдээгүй те би физиологоо бэлдээгүй ингээ буруу секс гэдэг бол нөгөө гоё харилцаагийн мэт бүрэн устгаж байна. Тэгэхээр мэдээж эхлээд бол маш сайн өөрийнхөө биеийг хаана вэ, юу вэ, тэрийгэ зөвхөн өөрөө биш. Нөхөртөөгөө их нэртэйгээ нээлттэй сайхан ярилцдаг тий. Тэгээд одоо тэгсэн чинь тэгэл ингээл нөгөө ярилцах тусмаа, секс хийх тусмаа тэр нь ч гоё байсан байна, энэ нь ч гоё байсан. Энэ бүр хүчтэй мэдрэмж төрж байна. Гэт ингээл яваад ахаар нөгөө насан туршийн төрөний жишээ 70 настай эрэгтэй хүн дээр гардаг жишээ шиг тий. Яг тэр харилцааны авж байгаа мэдрэмж нь бие физиологийнхаа хувьд тарих мэдрэмж нь тэрнийхээ хувьд нийтдээ эрүүл тий 20 настайдаа 7 хоногт өдөр болгон хийдэг гэсэн бол 70 настайдаа 7 хоногт өдөр болгон л хийдэг. Ийм л байгаад байгаа.
Хэрвээ энэ таны харилцаа жишээ нөгөө алдагдaltaй байх юм бол ирээдүйд улмал 7 байсан бол 5 болол 3 болол 1 болол сард 1 болол өсөөрсүүдээ бүр хүчрхөөж болол хүсгийч болол тэгэнгуутаа энэ алдаагаа юу гэж боддог вэ гэхээр нэг өөр хүнтэй хийчих юм бол сэргийчих юм шиг тий өөр зүйл мэдэрчих юм бол болчих юм ч үгүй шүү дээ. Та эхнэрээсээ л авч чадаагүй, төхрөөсөө л авч чадаагүй бол тохиолдлын хин нэгнээс хизээч тэр мэдрэмжийг авах гэж байхгүй. Яагаад вэ гэхээр хамгийн их таны мэддэг, нийцдэг мэдрэмж нь анхаарчтнээ тэр нөгөө гадна талаас нь хараад царай төрх тэ би хаа энэ төр нь бол цогцлооцсон тэр таны сонгосон хайртай хүн чинь байгаа учраас бас байгаа. Тэгээ мэдээж онцлог зарим ирчүүд бол бас яалтчгүй гоё би хараад мэдрэмж бас авах бодол байдаг. Энд чинь нөгөө хүний мэдрэхүйн эрхтэн чинь нүдээр харж ийн, чихээр сонсож ийн, тэ гоё үг хэлж ийн, тэ тэрэнд бас эмэгтэй эрхтэн хүмүүс чи минь ямар гоё юм бэ гэдэг үгийг одоо бэлгийн харцанд орсныхаа дараа гоё авсныхаа дараа хэлж явах хэрэгтэй. Энэ дараагийн бэлгийн харилцаа гоё байлгах бас нэг юм үзүүлэлт нь байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор гоё байсан ч мэддэхгүй, муухай байсан ч мэддэхгүй, юун таалагдсан, юун таалагдаагүй нуугаад авах юм бол эсэргээрээ тэр чинь ингээл хүндрээл яваад байна. Тэгэхээр энэ саяд надад энэ жоохон онцгүй тал мэдрэмж өгөө жоохон өвдөлт өглөө тий энийг ингэх ёстой байна ханаа хараа гэл ингээл ярилцдаг байх юм бол энэ ч ерөөсөө асуудал биш болчих жоох. Тэгэхээр л хүмүүс яг тэр нэг гоё даван туулгуудтай Монгол гэр бүлүүд бол яалтчгүй 5 жилээс дээш байх нь тий яалтчгүй би бинийгаа алтаа гаргаад ингээ алтчаад байгаа. Тэрнээс биш бол бүх гэр бүлүүд энэ би бинээс мэдрэмж авах боломжтой. Зүрх чинь оршил хэсэг дээр миний бас л уншиж харж ирснээр эрэгтэй хүн болохоор аяг хурдан одоо бараг нэг тэр сэлэн баг хэдэн секундэд ингээд нэг шууд одоо хүсэх боломжтой. Эмэгтэй хүн болохоор яг түрүү чи оршил шиг нэлээд удаан ингээ явагдаж энэ хоёр юм эсрэг болохоор эрэгтэй хүн болохоор шууд үсэл одоо шууд эхлээд эмэгтэй хүн арай бэлтгэдэг байх учраас нөхөр эрэгтэй хүн болохоор одоо энийг нь ойлгож одоо тэр оршил хэсэг эмэгтэй хүн үсээ нэг энэ тал дээр бас нөгөө нэг эрчүүдэд нөхрүүдэд ч юм уу одоо хит нэг төрөмгий байх тийм эрчүүд бас байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэр юм дээр бас мэдээлэл өгөөд эрэгтэй хүнийг би тэгжил ойлгосон. Тэгээд яг би өөрөө гэр бүлийн хөдөлгөөнд хүрдэг айгуу сайн ярилцаад энэ асуудлыг бол ингээд мэдээж яг харилцан гой байхаар ингэ шийдэж. Энэ одоо жишээ нөгөө оргил үе гэдэг байгаа шүү дээ. Яг дур тавилт байна уу, сэрлийн мэдрэмж ирээд байна уу гэж бас нэг ялгаатай шүү дээ. Ихэнх эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр нэг жоохон сэрэл хөдлөөл нэг юм дэрс гэл тархинд өөр юм нэг юм гүөх шиг болдог энэ төр гэдэг байгаа байхгүй. Тэрийгээ дур тавилттай андуураад байдаг. Тэ ингээд өөрийгөө тавьж байгаа үг гэж мэдэхгүй байгаад байдаг. Ер нь нөгөө оргил гэд хэлээд байгаа зүйл юу вэ гэхээр эцсийн мөчөд заримдаа тэр нөгөө Европын орнуудад тэ бас тийм хүмүүс байдаг байхгүй. Гар нь ингээд шүргэгтүүдэд яг ингээд тавьдаг гэр бүл байдаг. Ерөөсөө. Тэгээд ингээд эмхтэй эрэхтэй. Тий аль нь ер нь. Тэр мэдрэмжийг тэр хүртэл хөгжүүлэх боломжтой. Тэгэхээр энэ хөгжих зүйл чинь эцсийн шатанд ерөөсөө хилээд байгаа зүйл чинь хоёр хүн хоорондоо урт удаан байж ойлголцож 5 жилиг давх хайж ардаа тавьж ижил тэр мэдрэмж авахлахаас биш амар гоё биетэй амар гоё эмхтэй эсвэл айгүй гоё тэр нэг юм характертай ч юм уу тий өөрт нь ингээд халагдаад байгаа эрэгтэй хүнтэй яагаад хизээш тэр үсэхгүй л гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй хамгийн нэгдүгürt хизээч үсэхгүй. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь юу вэ гэхээр л ерөөсөө нөгөө урт удаан хугацааны гэдэг зүйлийг би бинэ гэтээ мэдээж ингээд за 5 жил болсны дараа гоё болно ингээл түрүүний хэлдгээр хүлээгээл ялцгүй ойлгохгүй өөрийнхөө биеигч нэмж судлахгүй би юун дээр миний өшөө тэр цэрэл мэдрэмж хаана байна миний нөхрийн хаана байдгийг миний эхнэрийн хаана байдгийг ингэж ирлэхийлж гоё ярилцаж үнэн явахгүй байх юм бол тэр зүйлийг бас мэдрэхэд айгүй хэцүү шттэ. Тэгээд тэр нөгөө нэг цэрэл хөдлөх тэр урт удаан энэ гэдэг дээр яг тухайн хүний л онцлог яан зүр ер нь. Тэгээд эцсийн мөчөд нөгөө яг л тэрийг нийцтэй байдлаар нийцлэл юм л да. Тэр нийцлэл гэдэг чинь мэдээж тодорхой хэмжээгээр биеийн хувьд бол нийцтэй байгаад байна шүү дээ. Бие физиологийн хувьд бол нийцтэй байлж байна. Нөгөө тал дээр энийг нийтдээ байлгахын тулд эрэгтэй эмэгтэй хин хичээх хэвээр тий янз бүрийн буруу болохгүй юмыг хэрэглэхгүй байх хэвээр эрчүүд нь одоо арх тамхинасаа харьцангуй баг татгалзах хэвээр нөгөө сулруулад байдаг түрүүний ярьдаг арц гэролын булчингаа эрүүл байлгах хэвээр нөгөө эмэгтэйчүүд төрсний дараа ч юм уу тий хүүхдээснийхаа дараа анхаардаг байх хэвээр ч үгүй юм уу тий ингээд энэ биеийнхээ хувьд эрүүл байх хэвээр сэтгэл зүйн хувьдаа бас нөгөө би бинийгээ хайрлаж хүндлэх бас нэг гардаг алдаанууд болохоор ер нь яг эрэгтэйчүүд дээр илүү харагддаг. Гой би хараад нөгөө угаасаа анхны шалгуур үзүүлэлт те магадгүй анх ингээд амар гой мэдрэмжийг айгүй гоё эмэгтэйтэй унтаад гой биетэй эмэгтэйтэй унтаад авцсан байлаа гэж бодоход
нөгөө ихнэр төрөөд хамаг байдаг нөгөө гадна биеэсэн шүү дээ. Тэ нэгсэндээ хүн айгүй хүнжаад гиз мэд сарвн унжаад ядраадч байдаг юм ингээд асуудалтай болчлоо гэж бодоход. Гэтэ ер нь ийм нөгөө одоо унчихгүйгээр өмнө нь урдчлан сэргийлэх хэрэгтэй ухтах нэг би одоо жишээ нь ингээд унчичаад мухаа гэж бас хэлж байгаа юм биш. Асар их золиос гаргаж эмгэгтэйчүүд төрж ин тэ нэг талдаа нөгөө талдаа бид нар тэр төрөлт гэж юу юм хүүхд хүүлэх гэж юу юм энийг өмнө нь яаж сэргээх ёстой юм дараа нь яаж сэргээх ёстой юм яаж хэрхэн арьсаа гоё одоо арчлах ёстой юм тэ ингээл зохицуулаад бие ч гэсэн гоё авч үзэх. Хэрвээ таны нөхөр тэ таны эхнэр одоо адилхан шүү дээ эрэгтэйчүүд ч гэсэн ингээл амар хурдан тархалал гүзээ суугаал тэ ингээл бие авч явах байдал нь ариун цэврэн дутагдал ингээл ирдэг бол бас л нөгөө анхны нөгөө нэг гоё бие авч явдаг байсан залуу алдагдаад ирэх юм бол бас л нөгөө гадна талын өнгөцгөн одоо анхаарчны шалгуур мухалчдаг байхгүй таагүй. Тэгэхээр юу вэ гэхээр таны эхнэр нөхөр анхаарч таны юунд болж дуралсан бэ гэдгийг бас айгүй сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгээ бас нэг юм залуу бас манай эмнэлэг дээр зөвлөгөө авч ирсэн байхгүй. Би одоо эхнэрийнхээ хөлийн урууг хараад дуралсан. Тэгсэн чинь манай эхнэр одоо хөлийн уруугаа айгүй арчилдаг. Битгүүрт байнга ордог гэсэн чинь одоо ингээд 3 удаа гарсан арчилгаа ажиллаа. Тэгсэн чинь надад тэр ингээд хөлийн уруу хараад ингээд гой мэдрэмж авдаг гэсэн юм алга болчих. Ийм зүйлээс эхлэж болдог. Гэхдээ тэрийг ингээд ярилцчих юм бол хин нэг эмчтэр ирэхгүйгээр бас шийдвэрлэх боломжтой шүү дээ. Тэр эмч магадгүй зөвлөж зөвлөгөө өгөх юм уу? Тэр таны зөвлөд байгаа найз чинь зөвлөж зөвлөгөө юм байсан юм уу? Бурууч зөвлөгөө өгөх юм уу? Мэдэхгүй шүү дээ. Тийм учраас ерөөсөн хамгийн зөв тохиромжтой оновчтой зүйл эхлээд яг нь бид гарч байгаа тэр эрүүл мэнд талаасаа гарч байгаа эрсдэл хүчин зөвлөгөөнүүдийг ялтчихгүй нарийн мэрэгчлийн эмчид үзүүлээд одоо зөвлөгөө аваад шийдвэрлэх ёстой. Харин энэ нөгөө нэг мэдрэмжийн асуудал, татагдал, тэр тайр, дурлал энэ асуудлыг бол хоорондоо харьцах ёстой. Миний нөхөр юун дээр манай нөхөр анх намайг тийм юмыг хараад дурлсан гэсэн гэж тэрийгэ тоохгүй хайчдаг тий. Би нөхрийнхөө тийм юмыг хараад дурлсан одоо л явахтай тийм биш болчих. Тэгтээ одоо явахтай юм гэсэн одоо гэр бүл болоод одоо хэцэн л юм чинь энэ төр гэж ингэж бодож болохгүй байхгүй. Айл болох тэрийгэ харилцан ярилцаж айл болох тэрийгэ тордож авч үлдэж яхах ёстой болчиход байгаа байхгүй. Тэр чинь нөгөө хүний сэтгцэн гэмтэл чинь тий мэдрэмж гэдэг чинь амар чухал зүйл. Анхны мэдрэмж гэдэг айгүй чухал зүйл. Одоо ихэнх эмэгтэйчүүд ингээд бид нар мэдээж нөгөө анхны харилцаагаар гэр бүл тохиолдол болсон хүмүүс байна. Хит алдаж оноод хөрхий явсан бас хүмүүс зөндөө байна тий. Энэ нь одоо нийгмийн буруу ч юм уу, өөрийнх нь буруу ч юм уу, азгүй тохиолдол ч юм уу гэдэг л ингээд авшилж чадахгүй хүмүүс хүртэл байгаад идэг тий. Эсвэл ингээд одоо ганц би байна тий. Энэ олон харилцаан дээр ер нь ингээд тааж гисэн бодоод үзээрэй. Анхны эр хүн ямар гоё мэдрэмж өгсөн дараагийн эр хүнийг сонгохдоо яг тэр үзүүлэлтээ л хардаг. Анхны эмэгтэй хүн ямар мэдрэмжийг өгсөн дараагийн үзүүлэлт нь яг тэрийг л бас яг тэр хүнээ ингээд илүү хурдан хүлээж авдаг тий. Одоо анх жишээ нь ингээд анхны нөхөр нь амар гоё тэрвэрдэг байж байгаа л магадгүй ингээд салцсан байлаа гэж бодоход яг тэр өвчтэй мэдрэмж өгсөн тэрвэрлэл дээр хин нэгэн тэрвэрчих юм бол бус юм нь хамаагүй шууд татагдчих гад байдаг тий. Анхны эмэгтэй хүн амар гоё одоо үнэртүүлээл ингээл тэрнээс болж эмэгтэй хүнд татагдах мэдрэмжинд хүрсэн байх юм бол яг тийм гоё үнэртэй эмэгтэй хүний араас ингээл нөгөө жоохон юм өөр мэдрэмж төрүүл ингээд хараад идэх ч үгүй юм уу тий. Тэгэхээр ерөөсө хүний анхны сэрэл мэдрэмж гэдэг зүйл айгүй чухал учраас өөрөө ч гэсэн тэрийг алдаж болохгүй. Тэрийгээ бас алдаад яваад тахаар магадгүй нэг гинтийн тохиолдол орч байд юм уу тий. Магадгүй ингээд өөрийгөө ингээд контролгүйгээр бас эрсдэлт хүчин зүйлүүдэд оруулах магадлал өндөр. Тэр өөрийнхөө ч тэр мэдрэмжийг мэддэг байх хэвээр өөрийгөө ч бүрэн сайн амжилтдаг байх хэвээр эхнэр нөхрийгөө ч тэрийг мэддэг байх хэвээр юун дээр ямар сонирхолтой яад ийдгийг миний буруу юу юм миний алдаа юу юм энэ хүний алдаа юу юм те тэгээд нөгөө биеийн хувьд бол сексолог тал дээр аваад үздэг зүйлүүд болохоор одоо нөгөө хөтгөн чимнээ барьж чадахгүй болох хийгээ барьж чадахгүй болох те энэ савны хими ч гэдэг юм уу те энэ бол нөгөө секс дээр бас таагүй мэдрэмжүүдийг аягүй хөөгдөг автоматар эдрийг өөрсдөө бидээ одоо ингэчих юм бол тэр хүнд айгүй муухай байгаа даа гэх тэрийг нь одоо муухай байна уу гэдгийг асуух хэрэгтэй байхгүй одоо би жишээ нь харьцаанд орохоор миний өдрийнээс ингээ хий гараад дуусны дараа тий энэ одоо үрт чинь одоо таатай байна уу таагүй байна одоо тэр бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдал илүү тэн дээр хүртэл ингээ хошигнол энэ харилцааны асуудлууд буруу одоо мэдээлэл өгөөд яваад байгаа байхгүй тэр нь хэдэн мянган комменттэй лайктай байх чинь ямар юм тий одоо ингээд хийн гарсан юу шиг гоё байна одоо манай ихнэр ингээл шүн одоо хөдөлнөөсөө яасан ч гэдлээ даачлаа
ягаад ирсэн чинь шөнө хит хийсэн чинь айгүй хий гардаг хийсний дараа хийж яах юм уу те. Тэгээ найзтайгаа ирээд гэртээ онцсон те. А тэгэнгუთ л нөгөө айгүй гойлцсон эмэгтэй хүн чинь маргааш өглөө ханаа хайраа яах вэ? Та ямар хол идэх вэ гингүүт миний хань чинь хийн гарсан юу шиг ямар сайхан аштайхан гэсэрнээсээ нэг муухай тийм дарамжилсан нөгөө шөнийн хийг нь яриад байгаа байхгүй юу? Тийм муухай байдлаар ингээд одоо тэр хосууд ч тийм мэдрэмжийг авч болохгүй те тэрийг ярилцах хэрэгтэй шүү дээ. Үнэхээр энэ тэр эмэгтэй хүн юунаас олоод тэр хий гараад байна те. Би физиологийн онцлог байна. Тэр үнэхээр өөрт нь таагүй байгаа бол тэрийг шийдвэрлэх арга зөндөө байгаа байхгүй юу? Тэгээд шийдвэрлээ даван туулаад. Ингээд шийдвэрлээ даван туулсны дараа тэр стажингийн тэр одоо хин гарсан эмэгтэйгээсээ тийм гой мэдрэмж авах гэдгийг л ойлгохгүй ингээд дөнгөрөөд явж байгаа жишээ нь л байгаа байхгүй юу? Зөв. Тэгэхээр яг энэ ярин дундаас би бас бодвол манай нөхрийн хувьд болохоор ямар ч гэсэн ингээд таргал ерөм тийм нөө махлаг эмэгтэйнд айгу дургу гэдэг юм байгагүй сайн мэдээж төрсний дараа бид нар тодорхой хэмжээнд тэгээд би маш хурдан тэрийг мэддэг учраас ингээд өөрөө ер нь таргалах дээр би одоо нэг талын бид хүртээс айгу баярлдаг байхгүй юу. Тэрийг айгу сайн надад ойлгуулсан хэлсэн. Тэгээд нэг удаа би бүр 3 дахь хүүхдээрээ таргалаад ерөөсө жин хасахгүй сүү орохгүй болохоор нэг баахан буруу ойлголтоос тэр үеч мэдхгүй нөө хуурайт мэдээ. Тэгсэн чинь манай нөхөрийн айгу сайн арга нь надад нэг аюу гой паллаж нөөх нэг нарийнхунд орохоор паллаж солонгос захтаа явуулж ирсэн хэрэг. Тэгвэл би тэрийг нүлгэд тавьж байгаа л нөгөө торхгүй байсан хугацаанд айгүй хурдан дураад манай хүн тэрийг одоо жишээ нь одоо бутгаад аюу зөв илэрхээс одоо чи юм уухаа бүдвэрчээд чи наад 50 чинь ч үгүй юм уу гэдэг ингэхгүйгээр чам энийг өмсөөрэй л гэж явуулсан ч юм уу тэр өөрөө мэдхгүй ингээд тэгэхээр яг иймэрхүү маягаар би биндээ илэрхийлээд дээр нь өөрөөсөө арчлагаатай бэжэж тэгээд аюу гой урам орж байгаа зүйл маань одоо аюу тийм нийгэмд байсан буруу мэдээллийн эсрэг буюу тэр хүнтэйгээ та удаан тэр харилцаанд орцсон бие сэтгэл сүнс оюун бүх зүйлээрээ нэгдэж уусах тусам энэ харилцаа чинь өмнө өмнөхөөсөө хөгжиж өмнө өмнөхөөсөө илүү амттай мэдрэг бүр юм болдог гэдгийг ингээ ойлгох тусам бүр ингээ айгу урам орж илээ би бүр илбэх хичээгээ бүр одоо энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй байна ингээд айгу шин одоо өнөөдөр би нийгэмд тархсан тэр буруу ойлголтоос шин хэрнээ маш юм зөв ойлголтыг өнөөдрөөс энэ подкастаар дамжуулан хүмүүст хүргэж байгааг би бүр маш их олзуурах чинь. Яг тийм шүү дээ. Тэгэхээр яг л эцсийн шатанд нөгөө анхаарч нэг хүний хүсэх мэдрэмж, сэрэл хөдлөх мэдрэмж те хүсэх мэдрэмж гэдэг чинь айгүй чухал. Хүсэхгүй байгаа гэвэл энэ чинь айгүй асуудалтай. Ирээдүйд хүсгүй болгоод авах юм бол энэ чинь яаж ч тэр дараагийн оргил тэр мэдрэмжийг авахгүй байхгүй. Биеийн хувьд ч ирүүл байгаад стресс янз бүрийн дарамт байхгүй байгаад ч авахгүй байхгүй. Тэгэхээр юу вэ гэхээр нөхөр чинь миний юунд одоо татагдсан, би нөхрийнхөө юунд татагдсан нэг юм чухал 3 юм бичиж аваад тий ерөөсөө за тэр тарган туранхаа гэдэг тэр хүмүүс амар их ярьдгийн нахлаг эмэгтэйчүүд айгүй гоё штэ гэж ирчүүд суучаал ярих жишээ нэ тий туранхаа эмэгтэйчүүд гоё штэ энэ төр гэдэг ийм муухай замбраагүй тэр чин гоё биш ээ магадгүй нөгөө анхны яах вэ нөгөө авсан мэдрэмж нь тийм байх ч гэсэн тэр мэдрэмжийг өөрийнхөө эхнэр тэр байтугай хэдэн зуун дахин илүү мэдрэмжийг авах боломжтой болохоор тэрэндээ хүрч чадахгүй наан ингээд масураад муулаа тий ингээ явчихж байгаа л гэдэг ойлголтыг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө анхны мэдрэмж нь тийм байгаа учраас яг тэр хүний хүслийн дагуу тэр нэгээс 3 мэдрэмжийг өөртөө зохицлохоос өөр арга байхгүй эмэгтэйчүүд жишээ нь. Яг л саяны хэлдгээр үнэхээр тарган эмэгтэй аягүй дургу хүслэнд хүрдэггүй тий анхны сэрэл нь хөдөлдөггүй байх юм бол таргалаад байвал тэрийг одоо яаж хийж агаад тий юунаас олж таргалж ийн онцлох хэрэгтэй. Тэгээд турах гэж нь гэж хэлээд эрүүл мэндийн эрсдэл нөлөөтэй болгоод янз бүрийн тийм мацаг бариад ч юм уу янз бүрийн болохгүй биологийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эсрэгээрээ бүр жоохон турж яснаа буцаад амар тараалах энэ төр байгаад шүү дээ тийм. Тэгээ нөгөө эсвэл эхнэрээ тураах гээд байгаа бол нөхөр яг саяны аргыг хэрэглэх хэрэгтэй байхгүй яг ийм аргаар. Яагаад вэ гэхээр стресс бухимдалтай хэрүүлийн маргаантай үед хүн хизээж хэвийн хэмжээнд орч чаддгүй гэдгийг дэлхийн эрдэмтэд нотолсон. Чи тарган ямар балиар юм бэ чи таргалаад ах юм тураач гэж хэлчих юм бол тэр хийжж турахгүй байхгүй юу? Тийм учраас эргээд нөгөө турах гэж хичээгээд ч турахгүй эсрэгээрээ бүр таргалах бүр ингээд сэтгэл зүйн готролд орох сэтгцэн эмгэгтэй болох боломжтой учраас даван туулах хамтдаа яг энэ жижигхэн зүйлүүдийг миний хань ингээд гой турчээ те хань нь одоо ингэ чи миний зүгээс юу вэ миний хар хичээ гэтээ зүгээрээ н одоо ингээд баг багаар ингэчих гээд ингээд тийм болох юм амар хурдан турчна чадахгүй эмгэгтэй гэж байхгүй тэр тэртээ тэргүй анх тарган эмгэгтэй авч суучаа тур гэж загнаад байгаа биш шүү дээ. Тэгээ суусан л бол энэ чинь бас өөрт нь магадгүй миралыг эмгэгтэй таалагдал тий нийтдээ байгаал суух төвшний шийдвэр гаргаж байгаа учраас тэр бол асуудал биш болчих жоох. Туранхай байсан юм чинь турхал боломжтой. Гэхдээ энэ дээр чинь
одоо бүр амар тарган турхаа гэж фокустахаас илүү тий одоо жижигэн тэр нэг ойлголцох хөлийн хуруул гэн энэ хүмүүсээс асуухаар амар инээдтэй хариулт гэж тий хөлийн хуруу үнэр тий бас гар мар харж тий гар айгүй хардаг өсний өнгө нүдний өнгөн дээр фокуслдаг харц гэж ярьдаг тэгээд тийгсэн штэ хөө ингэсэн штэ хөө гэж ярьж байгаа нь хөөхөн байсан гэж дурлчих жишээнэ ч юм уу тий иймэрхүү зүйлүүд айгүйх байдаг учраас энэ чинь айгүй чухал юм аа харилцаан дээр тий тэгэхээр нэг анхан шатны энэ мэдрэмжүүдээ битээ алдаасаа тэгээ энийг гоё ярилцаж шийдүүлдэг энэ бусад нөгөө давмлаар ирсэн амьдралын явцад буруу хөвчлэр ирсэн нэг хамтдаа даван тулаад устгахчод бол энэ улам сайхан болж байна. За баярлалаа эрхэм сонсогчдоо манай подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. За тэгээд маш одоо яригадад байдаггүй нэлээд даалт юм шиг орхигддог ийм сэдвэр бид нар нэлээд илэн далангуй ярилцаж та бүхэндээ бас зөв ойлголтыг судлаач бас бүрээд яг энэ чиглэлээр өөрөө ажиллаж байгаа болроо эмчтэйгээ бид нар ярилцсан байгаа. Тэгэхээр та бүхэн бас манай дараагийн дугааруудаар энэс нарийн нандин бидний өнөөдрийн буруу ойлгож явсан бас амьдралынхаа энэ чанарыг дээшлүүлэхэд маш хэрэгтэй мэдлэг мэдээлэл болох дараагийн дугаарууд та бүхний хүлээж байгааг хэлэхэд суралцсан. Шүм нэрээ бид нар бас эрчүүдийн тухай ярина. Эрчүүдийн тухай сэдвээр өшөө илүү одоо бас болромчаас гадна өөр бас яг эрчүүдийг илүү мэдэх эрхтэй зочинтой эрчүүдийн тухай бас ярих байгаа шүү. Дараа нь ноцын задлнаа. Баярлалаа болормоо захирлаа. Манай өнөөдрийн зочин Лазанте Ла Салюте эмнэлгийн захирал болормоо байлаа. За тэгээд манай пэйж буюу сайн подкастыг гэд манай пэйжийг та лайк дараарай шууд фэйсбүүкээр сонсох боломжтойгоор бид бичлэгээ оруулж байгаа. За мөн бусад бүхэл iPhone, Samsung-ийн утсууд дээр манай аппликейшн дээр бидний подкаст байрлаж байна. За нийслэлийн тэргүүлэгч FM 101.7 дээр пүрэв гараг болгон 18:30 минутаас та бас бидний нэвтрүүлгийг сонсож болно. Тэгээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Түр баяртай.